Сайхан байцгаана. Сайхныхаа 80,000 иргэдийн төлөөлөл болж энд одоо иргэдийнхаа итгэл үнэмшлийг аваад танхим үзүүлсэн та энэ өдрийн амар амгалан галтрын мөн ажлын амжилтыг хүсье яриа. За хоёр хурлын дарга нэр дэвшиж байгаа хоёр хүнээс асуулт санал байна. Нэгдүгээр одоо байгаль орчноо одоо хөрөн бүтэн байдлыг хамгаалах, байгаль орчноо байгальд ээлтэй байлгах талаар, байгалийн баялгийг иргэдэд тэгш хүртээмжтэй байлгах талаар ямар бодолтой байгаа вэ гэж асуумаар байна. Хоёрдугаар энэ нэр дэвшээ өгж байгаа энэ сумуудын хэмжээнд сумуудын нөгөө нутгийн хил хязгаарын маргаантай асуудал байдаг. Энэ дээр хэрхэн ямар бодлогыг зангидаж энэ маргаантай асуудлаасаа болоод иргэд хоорондоо одоо зөрчил үүсээд мөн гэнт хэрэгт холбогдох, татагдах ийм эрсдлүүд гарч ирж байгаа. Энэ дээр бид бүхэн энэ уулам нутагтаа хэрхэн дэв зурцж ажиллах талаар ямар бодлого барьж ажиллах вэ гэсэн асуултыг хоёр нэр дэвшээс асуух байна. Тэгээ Васенко бас асууч. Тэгээд нэгтж байгаа үед хариулсан юм. За сайн байцгаана. Энэ тагнад хүрэлцэн ирсэн та бүхэндээ бас энэ өдрийн амар амгалан ирэн мэдчлээ. Бид бүхэн бас 24 оны орон нутгийн сонгуулийг Монгол Улсын хууль журам дүрмийнхаа дагуу 35 мандаттайгаар сонгуулиа хийж 35 төлөөлөгч маань бас өнөөдөр энэ тагнад Бус аймгийнхаа нийт ард түмний төлөө, Бус аймгийнхаа хөгжил дэвшлийн төлөө 18 сумынхаа хөгжил дэвшлийн төлөө бас энд санал бодлоо ярилцж төрийн бодлого шийдвэрийг ард түмэнд хүргэх энэ ажлыг бас өөр хариуцлага оногдож ингэж ирсэн хүмүүс байгаа гэж ойлгож байгаа. Тэгээд та бүхэндээ бас ажлын амжилт хүсье. За нэр дэвшиж байгаа хоёр төлөөлөгчөөс бас дунд нь асуух асуултууд байна. За манай аймгийн хувьд бол уламс асуудал маш их байгаа. Та бүхэн өнөөдөр энэ танхимаас гараад удамд гараад харахад маш олон асуудал байгаа. Тэгэхээр энэ асуудлуудаас захаас нь эхлээд ажил хийх ийм өөр хариуцлага та бүхэнд оногдож байгаа. Аль нэг нам ус төр гэж манай аймаг одоо сүүлийн за миний ойлгож байгаагаар ингийн эмч хүнэлтэд би маш их ус төржилт явж энэ ус төржилтийн одоо золиосонд яг үнийг тэгэхэд Бус аймгийн ард түмэн 18 сумын ард иргэд маань бас өртөж байгаа. Яг одоо та бүхэн өөрсдөө сонгуулийн сурчлагаа хийгээд тойрог хэсэг дээр ажиллахад ард түмний ярьж байгаа санал хүсэлт тэр амьдралын одоо тулгамдж байгаа маш олон одоо асуудлуудыг нэлээд одоо зөвхөрсөн байдалтай бид бүхэнд бас дуулгаараа гэж бас үүрэг хариуцлага болж ярьж ирсэн. Тэр болгоныг одоо ярихад бас цаг хугацаа байгаа. Тэгэхээр энэ асуудлууд дээр бас анхаарч ажиллах байхаа гэж ойлгож байна. Тэгээд 35 хэсгээр сонгуул болсон энэ тойрог дээр бас нийт эрх ашгийг хамгаалж бас ажиллаач ээ. Аль нэг одоо улс төрийн хүчний одоо бодлогыг түлхүү барихаас илүү түрүүн отон бодлого шиг хэлж байгаагаар нийтийн эрх ашгийг хамгаалсан ажлыг сайн хэмээр байна гэдгийг бас сонсмоор. Хоёрдугаар хоёр нам энэ олон жилийн хугацаанд за сүүлийн 4 жил 8 жилийн хугацаанд маш олон сайхан мөрийн хөтөлбөрүүдийг дэвшүүлсэн. Ийм мөрийн хөтөлбөрийн хэрэгжилт байна уу? Энэний үр дүн хаана байна? Энэ дээр та бүхэн маань тэр хэрэгжилтийг одоо хэрэгжүүлэх тал дээр ямар бодлого барьж ажиллах вэ? Урд 4 жилд дэвшүүлсэн мөрийн хөтөлбөрүүд хэрэгжиж байгаа юм уу? Энийг яаж одоо дүгнэх вэ? Энэ ажлуудаа өргөжлүүлж цаашаа яаж дэмжиж одоо явах ёстой вэ гэдэг тал дээр бас асуумаар. За 3-дугаар эрүүл мэндийн салбарын чиглэлээр бас одоо аймгийн иргэдийн хурлын дарга болоод энэ ажил хийх бас нөхцөлүүд бас бүрдэх баг. Эрүүл мэндийн салбарын маань одоо хөгжил бас энэ сүүлийн 4 жил 8 жил бас ерөнхийдөө сайн бас хөгжиж дэвшихгүй байгаа. Одоо шаардлагатай тоног төхөөрөмжүүд байна. Наад захын нэгдсэн ийм шаардлагатай бүх тоног төхөөрөмжүүд. За алтан цэцэг төлөөлөгч асуултаа асууя. Цагтаа бас багтааж авсан шүү төлөөлөгч. За эрхэм төлөөлөгч та бүхний энэ өдрийн амар амгалан айлтгая. За би хоёр төлөөлөл нэр дэвшиж байгаа иргэдийн хурлд нэр дэвшиж байгаа хоёр болгож байгаа хоёр хүнээсээ яг энэ одоо нэг иргэдийн хурлын дарга болоход шаардлагадах одоо хуулийн шалгуур үзүүлэлтэд хуулиар ханган нийлүүлж байгаа юу гэдгийг асууя.